Тэгээ хай. Өнөөдөр класс mock daily-ийн chess match-ыг анализ хийнэ. За, цагаан талаас Аяна Кожи болон Хоригита. За, хаш талаас Скаянаги болон Хашимото нар тоглосон байна. За, цагаанаас би за Z5 тийм B2 юуны энэ гарааны утга нь өөрөө юу вэ гэхлээр байна шүү дээ. Төвийн бодлуудыг бодороо хяндаг. Энэ төвийн бодлуудыг бодороо хяндаг. Хүүгээр биш бодороо хяндаг. За ингээд бол айл төвийн бодлуудыг бодороо хянсан хаш тал төв авсан. За энэ үдлийн утга нь болохоор одоо мэдээж хоёр шугамаа нээж өгч байгааг та бүхэн харж байна. Энд ч тэмээ байхгүй болохоор энэ тэмийг бөглөг гэж санаа зовох бол асуудал байхгүй гэсэн. За яагаад айлын тэмээ шууд хиндэж байгаа бэ? Яагаад вэ гэвэл одоо би түрүүн хэлсэнчлэн одоо энэ опенинг дээр төвөө бодоод хиндэг. Зөвхөн бодоод тий. Тэгэхэд айлын хамгийн чухал юм юу вэ гэхэлэр айлын мод төвөө хинждэг. Төвийн хар бодлоо. За энэ опенинг маань бол одоо юу төвийн хар бодлын төлөө тоглодог опенинг. Мод яагаад вэ гэхэлэр тэрийг нь хянаад байгаа байхгүй. Тэгэд ийшээ тэмээгээ гаргаж байгаагийн гол шалтгаан юм бол энэ мортол солих гэдэг. Яагаад гэвэл энэ морь энэ одоо цагааны атакт лай болдог учраас гэж хэлж байна. Тэгээд айл морь гарсан. Цэглэлээ. За. За, та харах юм бол одоо ингээл ер нь л хар бодлуудаа л аваад байна шүү дээ. Тэгээ ирээдүйд E5 зөвхөн. Тэгээ ер нь л дандаа л хар бодлуудаа л аваад. Хар бодлын төлөө л тоглодог байна. За, өргөдөд бол ингэж үргэлжилсэн. Тэгээд бол нээсэн. За. За, яг энэ ч бол миний бодлоор л идэх ёстой байсан байх. За яагаад вэ гэхээр хэлсэнчлэн энэ төв бид нар төвийн хар бодлуудыг хянах гэдэг. Тийм учраас энэ тэмийг энэ морьтой солих нь бидэнд ашигтай. Энэ гарааны хувьд гэвэл одоо хар тал бол өхгүй байхыг л хичээнэ. Пингээс гарсан ч юм орой ийш үсэргээд энэ тэмийг хөөснийхөө дараа буцаж ирээд одоо энэ хар бодлуудаа хянах зорилготой гэсэн. За одоо би иш татаад харуулвал манайх ингэж нүлээ гэж бодгоо. Нүлээ. За айл одоо яадаг ч биш ээ. Манайх одоо яадаг ч. За инглээ гэж бодъё. Шахлаа. Наслаа. За ингэж төвийн хар бодлуудыг өгөхгүй гэдэг журмаар тоглох гээд байгаа юм. Тэгээ гол нь манай цагааны тэмээ бол ямар ч ажилгүй болно. Манай цагааны одоо энэ гараан дээр бол манай цагааны тэмээний ажил ердөө л энэ морьтой өөрийгөө солих байсан байхгүй. Яагаад гэвэл энэ морь төвийн хар бодлуудыг хянаад байгаа. За өргөлөөгөө бац. Энэ чинь D3 нүүсэн. Сэлгсэн. Гарсан. За энэ одоо модны нүүдэл нь бол E5 задгааг л хийх гээд байгаа юм болоо да гэж би бол хавьтаа харсан. За. Тэгээд харын талаас бол одоо айл бол сая ингээд энэ модыг солихгүй байгаа. Одоо энэ цагааны тэмийг яг юу хийх нь тодорхойгүй болгочихж байгаа байхгүй. Тэгээд тийм болохоор одоо айл бол саяны миний хараалсан шиг цагааны тэмийг хөөгөөд буцаад оройд тавиад хар бодлуудаа өгөхгүйгээр хянж болох байсан гэсэн. Гэхдээ айл бол энэ одоо тийм бодол төрөг юм шиг байлээ.
Тэгээд энэ гараан дээр бол за яг юу гэх юм. За энэ яаж нэ гэхэлээ нэгт одоо саяны төвийн хар буудлуудыг хянж байгаа морь байгаа шүү дээ. Тэр морь нь одоо хөдөлж чадахгүй болсон. Чинь тэмээ 3 оноо тэрийг 5 он. За энэ тэргийг бол яах гэж ийшээ тавьж байгаа вэ гэхэлээ ирээдүйд Е5 задлах гэдэг юм. Е5 хүрэх гэдэг болохоор ийшээ тавьж байгаа байхгүй. За тэгээд энэ байрлал түлхсэн. За шатарт маш чухал юм байдаг нь одоо ийм 3 далаалсан хүү байвал голынхын цөх гэж. Битгий голоос нь цөх, голынхын цөх. Хоёр цахаас нь тийм ээ. Голынхын цөх хэрэгтэй. Учир нь хоёр хүү зэрэгцээд байхаараа би бинийг хамгаалцдаг байхгүй. Тэгэхээр хоёр хүү салцсан байхад би бинийг хамгаалцдаггүй. Тийм учраас голыг нь цөх. Тэгээд чи голын цохол ийдсэн айл ингэ төв юм шта хар бодлыг хянсан маштай болчих. За цагаанаас бол E4 дээр морьсон. Ингээ төв юм маштай болчих юм аа. За айлын тэмийг бол хатгсан. Хос тэмээ бол хосоо байхдаа хүчтэй байдаг. За тийм учраас хүмүүс хос тэмээг хадгалж үлдэхийг бол хичээдэг. Тэгээд энэ дээр ягаад хадгалж үлдэж болохгүй гэхлээр жишээлбэл одоо өргөдөр бол ингэж татсан. Тэмээгээ татах юм бол суулгүй. Тэгээд хэрвээ бизнесний энэ үдлээр авнаа гэж бодож байвал энэ үедэд тэргийн давхар татгсан. Тэгээд айл хэрвээ манай морийг идэх юм бол шууд одоо тэргийн цохоод тэгээд манай энэ тэмээгч идэж чадахгүй бодны одоо дутуутай болно гэсэн үг. Тэгээд одоо миний өнцгөөс яах ёстой вэ гэхлээр G3 дээр тэмээгээ тавиад морио биш ээ. Одоо энэ тэмээгээ өхөл ёстой юм шиг санагдаад байна. А яагаад вэ гэвэл нэгт энэ тэмээг хөдөлж чадахгүй шүү. А хоёр дахь юм бол одоо энийг идээд эзсний дараа төвдөө эрстэй болно. Өргөдөрөө бол энэ тэмээг нь татсан. Тэгээд одоо энэ хүүг авч болохоор байтал одоо манайх бол аваагүй. Буцаагаа татсан. Тэгээд манайх бол одоо энэ харын буудлаа хянан гэдсэн хянах гэж энэ опенингийг тоглосон. Гэхдээ хинж болж чадаагүй. Хар талаас бол тэгээд пингээсээ гашсан. Энэ мод маань одоо харын буудлуудыг хянаад байгаа шүү дээ. За манайх бол энийг стил идээгүй. あなたが揺さぶりをかけてくることは予想できてた。けど、それじゃ私の牙城は崩せない。 Манайх бисээ D2 дээр тавьсан. D2 дээр одоо тавьж байгаа нь яах вэ гэхээр одоо энэ пин ажиллахгүй болчихж байгаа. За. Тэгээд мод нүсэн. За тэгээд энэ байдлаас л одоо саяны байдлаас л хар хоёр нүсэн байдаг. Queen B6. Тэгээд цагаан эзэн одоо Queen бол идэх ёстой байсан. За яагаад гэвэл бис энчээ байх хоёр асар өндөр ялгаатай. Одоо манай хүнд хар бодол дээр байна. Айл харын тэмэт. Айлын цагааны тэмээг өгчлөө. Тэгэхээр манайх цагаан бодлыг хянах хэрэгтэй. Зөвхөн цагаан бодлыг. За. Тэгээд ууг нь бол хатнаар идэх хэрэгтэй байсан. Тэгтээ би шопор ийцсэн. Хэсэг хугацаа өнгөрөөд аниме сценд байрлалаа харахад бол шал өөр болсон байдаг. Би бол ингэж нүсэн болов гэж таамаглаж байна. За. За энэ байдлаас бол тоглолт цааш үргэлжилдэг. これでやっと私たちの勝負になりましたね。 Одоо довтлох хэрэгтэй гэж бодсон. Тэ? Харын тэмээлүүн дахиад атгасан. Натлсан.
Миний бодлоод бол морио ийшээ хөдлөхөд бирсийн хатгаад цагаан бодлуудыг хянсан хамаагүй дээдсэн гэж би бодож байна. Гэтэ энэ морио энчээ байжсэн ч зүгээр. Айл анимд бол ингэж. За. Ингэж нэгт эхний асуулт. Энэ бод байрнаас хөдлөх шаардлага байна. Эхний асуулт. Эхлээд байрнаас хөдлөхөөс юм. Тэ? Энэ бод байрнаас хөдлөх шаардлага байна. За мэдээж энэ ч тактик байгаа нь үнэн. Гэтэ энэ бод заавал ухах шаардлага байна. За энийг хараагүй л гэж бод. Энэ бод заавал ухах шаардлага. Одоо цагаан тал энэ бодыг идэж чадахгүй гэвэл үгүй. Одоо жишээлбэл рандом нэг нүдл хийл та. Идлээ. Одоо цагаан тал хатнаа алдах учраас бол хизээч энэ морийг итгэхэр үгүйсэн баг. Одоо ингэснээрээ хүүгээд одоо нэрээ бүр хүн ахвал айчих жоохгүй. Тэгэд ерөнхийдөө бол харын тэмээг алдаад энэ байрал муудна гэсэн. За тэгэд энэ ч асах тавтай байсан байрлал энэ нүснээр тэг болж шуурж байгаа маа. За бол цагаан бол задлсан. Энэ бас жижигхэн алтай байсан гэж хэлж байна. Бирс гарсан.ですが、これで終わりです。 Энэ байрал дээр бол одоо ганцхан үйл байдаг. Тэр мэдээж одоо бирс G5 гэсэн үйл гэдэг юм аа. За энэс өөр нүүдэл байж болох уу гэдэг ч байна. За энэс өөр нүүдэл байж болохгүй. За бирсийн нийтэд нэг үз. Бирсийн нийтлээ. 魔の一手は常人には到底たどり着けない領域であることは疑う余地もない。チェック。Чек. За ингээд бол тусч байгаа маа. За гол нь зүгээр энгийн үйл хийхээр энэ ч маттай байгаад байдаг. За тэгээд ерөнхийдөө бол айлын онд ямар ч чек өгөх бол боломж байхгүй. Тэгээд одоо энэс өрнөдлгүй тоглолт болт юм аа. Энэ одоо инкер яаж чанаа гэхлээр энэ хатны нийтэд одоо рүк ийш орж чадахгүй юм чинь одоо фестинэдж болж байгаа. Тэг мэдээж энэ чек байхгүй. Тэгэхээр мадгүй гэсэн.